Монгол улсын хөдөлмөрийн баатар, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Чинагийн Галсан гуайн Хөх тэнгэр сонсч бай романыг уншиж хөдөлсөн тэмдэглэлээ танилцуулж байна. Хүний дотоод ухамсартаас цэцэглэн боддог зүүд зөнг зохиолын үйл явдалтай нарийн холбосон байдаг. Үйл явдал нь зүүдлэсэрсэн хүүгийн айдастай бодол хэрэгцүүлэлээр эхэлж тэрэл зүүд нь зөн байсныг гэрчлэн дуусна. Бага насны хүүхэд нохойтой их дотно байсан ба түүний эмгэнлийг гүн гүнзгийг хүлээн авч эмзэглэж байсны тухай өгүүлсэн. Тэнгэрдээ итгэж тэнгэрдээ залбирах ард түмний ааж амьдрал, байгалийн өмнө хүчин мөхсдөж их зууднаар малаа алдахын шаналан унах аав ээж хүү гурвын өдөр бүрийн зүдрэл, үлссэн, ядарсан, даарч бээрсэн ч хідэн малаа амь голдоо авч үлдэхийн тулд зүтгэхэл ёстой, хөдлөхөл ёстой мулчдын тэмцэл. Ялагдвал ялархвал амьдрал зогсно. Нар гарч салхи намжвал ахуй байдал дээрддэг учраас Хөх тэнгэртээ итгэнэ. Энийг хэмээн авгайлах хөгшин ээжийн дүр дундашгүй их хайрыг зохиолын турш юулж байдаг. Хөөж домох мэд, яриан хүртэл ам амьдралыг тэтгэх өвдөс шингээсэн болохыг хүү хоож ойлгоно. Зүү орох зайгүй хөөцлөн тоглож өссөн ах эгч хоёр нь сургуульд сурахаар явснаар хүү хань бараа болох арцлан хэмнэх нохойгоороо ах эгчигээ орлоно. Сургуулийн шинжлэр өөрсдийн чихртээ бэлгээ амынч задлахгүй дүүдээ явуулж чихрээс нүтээ ах дүүсийн хайр нь тэнд илэрнэ. Хүү эхлээд ах эгч хоёроо сургуульд өдөн ордуулсан. Гэхдээ уйлаагүй. Зүгээр л гунигаа залгаад нохойгоо тэврээд үлдсэн. Дараа нь хамгаас хайрт хөгшин ээжигээ буцаасан. Буцах тухай яриаг нь сонссоор ухаажиж балчир бодолдоо иргэн гэсэн итгэл тийж бас л уйлаагүй. Арзлантайгаа байхад алзахгүй л байсан. Хичнээн их ганцаардал, хичнээн их сөхөрлийг нохой нь орлож байсныг харин эсэст нь мэдэрч нохойгоо алдахдаа л бүхнийг тисэж твчгэд бэрх болж Хөх тэнгэрт хүртэл гондол мэдүүлэн ойролж уйлж байгаагаар нь зохиол харамсалтай төгсдөг. Сингл сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 8-ын Д ангийн сурагчдад танин мэдж бахархан дээдэлж явах гэж нутгийн өвгөн болох Монгол улсын хөдөлмөрийн баатар, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Чи Галсан гуайн тус романы тухай танилцуулж буй зураг оруулав. Created using Powtoon.